Өнөөдөр хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдөр Дашнамтай энэ сайхан бэлэгт өдөр 4 сарын 1-нд Архус сумын газар тариалангийн хаврын нээлтийн үйл ажиллагаа болж байна. За энэ өнөөдрийн зөвлөгөөний үйл ажиллагаа юугаар онцлох вэ гэхээр Монгол Улсын засгийн газар албан ёсоор 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Атрын 4-р аяна улс орон даяар зарлалаа. Газар тариалан мал аж ахуйн хөдөө аж ахуйн салбараа хэрхэн бид цаашид хөгжүүлэх вэ? Хэрхэн яаж авч явах вэ гэдэг бодлого шийдвэрээ Монгол Улсын засгийн газар зарлаж ингэж бодлого шийдвэрээ танилцууллаа. За үүнтэй холбогдуулаад Архус сум маань засгийн газраар газар тариалангийн бүс нутаг байдаг. За энэ бүс нутгийнхаа хувьд өнөөдөр бид нар бас Атрын 4-р аяныхаа нээлтийг сумын тариаланчид нартайгаа хамтраад энэ хүү зөвлөгөө аяна зохион байгуулж байна. Тэгээ өнөөдрийн энэ зөвлөгөөн дээр олон бас Монгол Улсын гавьяат тариаланч, агрономчид, Монгол Улсын зөвлөх агрономчид хүрэлцэн ирснээрээ бас онцлог байлаа. Өнөөдрийн арга хэмжээндээр маш олон тариаланч нар маань техникийн парадын жагсаалыг бас хийлээ. Энэ техникийн парадын жагсаалын эхэнд нь Монгол Улсын 4-р аян, Атрын 4-р аяны хүрээнд илгээлтийн эзэд бас энэ аяндаа нэгтгэхээр хүрэлцэн ирсэн гэдэг энэ зохиомжтойгоор энэ парад маань эхэлсэн. Тэгээд энэ хүрээндээ бас онцлог бас олон техникүүд маань парадын жагсснаар юм онцлог байлаа. Тэгээд Архус сум ч гэсэн ерөөсөө Атрын 4-р аяны энэ засгийн газрын бодлого шийдвэртээ бид бас сумынхаа газар тариалангийн салбарыг бодлогоо тодорхойлоод ажиллаж байна. Одоо бид үнэхээр малын тэжээлийн, тармил тэжээллээрээ сүүлийн 3 жилийн тариалтын ургацаараа Төв аймаг маань улсдаа тэргүүлсэн ийм ололт амжилттай байгаа тийм. Одоо бид нэр тарьж тариалж ургуулж чадж байгаа учраас одоо бид энэ тарьж ургуулсан энэ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлийн шат руу буюу дараачийн шат руу орох ёстой. Дээр нь энэ бүс нутагта малыг хагас болон бүтэн эрчимдсэн байдлаар ингээд газар тариалан бие бинийгээ дэмжсэн мал аж ахуй хоёр нь бие бинийгээ дэмжсэн энэ бодлогуудыг олон зорилтуудыг дэвшүүлээд өнөөдрийн энэ тариаланчдын зөвлөгөөнөөр тариаланчид нартаа танилцуулаад ингээд энэ зөвлөгөө маань амжилттай сайхан болоо явж байна.